За энэ үдэш тэгэхээр үзэгч та бүхэнтэй бид Өвөр Хангай аймгийн ардчилсан намын дарга мөнх жаргалыг илүү ойроос танилцуулж уулзуулж за түүнтэй хэсэг хормын яриаг өрнүүлэхээр шийдсэн юм аа. За 2002 оноос 2009 он хүртэл их сургуульд багш байсан. 9 оноос хувийн хвшилт явж байгаа барилгын компани байгуулад барилгын салбарт хүч үзэж байгаа. Бас орон нутгад бас нэг телевиз байгуулад телевизийн салбарт бас хүч үзэж байгаа. За аав маань бол насаараа төмөр замд ажилласан 90-ад оны бизнес хийх хүмүүс баг бүгд мэддэм дөө. Хоёр арахгүй хоос онохгүй гэж хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ өв хөрөнгө үлдээгээгүй. Эрдэм боловсролтой манайхс тухайн үед байраа зараад хүүхдүүдийнхээ бүх хүүхдүүдэд дээд сургуульд төгсөж байсан. За хөвчлэн саксны шийдэн дээр сакс тоглож өндөг гэсэн. Одоо манай давгүй аврах төр нэг шийдэн дээр бол комик сакс тоглодог гэсэн. Ер нь ярилцаад өөрөнгө гавд яасан ингээд. Тэг өөрөнгө гад очиод багш болсон их сургуульд нь. Тэгсэн чинь нэг өгсөн байр нь юу байсан гэхээр байранд оруулаг оюутны байранд оруулсан. Тэгэл очсон хүнд. Тэгээд мөхчаарлаа. Нөхөр минь ер нь эдийн засгийн ухааны доктор гэдэг чинь тэр бомтон хэлдэж шүү. Чамшиг гутлаач ирсэн юм доктор гэдгүй ингээд лонцоо надад гэсэн байхгүй. Гэхдээ тэгээд би тэр үед өөрөө эдийн засгийн ухааны доктор хамгаалах гэж байгаа хүүхдүүдэд менежмент заадаг хүн те. Гэхдээ нэрээ би одоо юу яриад байгаа юм бэ? Доктор болоод би яах юм? Тэгээд цэг тавиад бизнес салбар руу орсон. Монгол ширхүүлжин санаалсан дээр одоо 3000-аас доош хүн хамтаа газар улс төрийн нам үйл ажиллагаа явуулахыг бол хориглох нь зүйтэй. Жижигхэн ах дүүгээрээ байд энэ тосгонд хоёр хувааж ичээл манай улаан цэгэр болчиход би энэ тэгээд ер нь зохисгүй юм байна. Нэг хоцсон л доо шил арх бариад хизээ хоцсон мэхээр нэг юу шил арх бариад оо. Тийм нэг юм бариад тий хоочлаа яг л багш нар дээр очиж бид нар тэгдэг шүү дээ. Зүгээрээ зүг. Харин хэрэг хөгжилтэй юм бэ? Бодож үзээгүй юм байна. Гэр дотроо бол хөгжилтэй л байдаг. Хүн болгон шуналтай. Та жишээлбэл аймагт компани байгуулсан бол энэ компанийхаа салбарыг зэрэгэлдээ аймагтаа ч юм уу эсвэл энэ сая гаруй хүний зах зээлтэй нийслэлд байгуулъя гэж бодно. Энэ болгоны гүүр нь улс төр болж юм биш үү? Зүгээр хатуухан асуухад эсвэл таны мөнгөний шунлын хор гарцсан уу?